Зэмэнүү намайг 18 ангийн Оронгоо гэдэг. Би бол Хартуун төвөг станцын бохирдлын талаар судалгаа ингээд ярих чинь ингээд танилцуулгаас эхлэе. Бензиний үнэр дотор муугаар толгой өвдөг гэдгийг их хүмүүс мэднэ. Тэгвэл Хартуун төвөөгт ажилладаг хүмүүс энэ үнэр хэрхэн нөлөөлдөг бол бензинээс ямар төрлийн бүрдүүлэгч потенциал гардаг талаар мэдхийн тулд энэхүү судалгаагаа хийсэн. Би Хартуун төвөөрт ажилладаг хүнтэй ингээд ярилцахад яг машинуудад Хартуун өгөх үйл явцад илүүтэйгээр өглөөний шатхуун ирдэг бөгөөд эрдэнэ шатхууныг сэлжүүлэхэд хамгийн их үнэртдэг. Бараг хүн ухаан алдмаар байдаг. Бөгөөд энэ үед хамгийн их хордог байх гэж хэлсэн. Бид ихэнхдээ өглөөнөөс орой эсвэл 24 цаг гарч 48 цаг амардаг гэж хэлсэн. Бид интернетээс Хартуун төвөг станцид ажилладаг хүмүүс хэр их хорддог талаар мэдээлэл хайсан боловч олдоогүй. Зарим олдсон их сурвалжаас харахад урт хугацаагаар байхад уушир тарих бөөрөнд нөлөөлдөг гэсэн байсан. Би Хартуун төвөг станцын бензин түгээх үйл ажиллагааны үед ямар бүрдүүлэгч ялгарч байгааг хэмжин үзсэн бөгөөд туршилтын өмнө ВОКС хүн хөнгөн нэгдмийн органик нэгдэл ялгарх байх гэсэн таамаглал төвшүүлсэн. Судалгааны үр дүн. Бид туршилтыг 3 сарын 27-ны өдөр 2 өөр барилт хийсэн. Нэг нь болохоор хотын төвд буй Шунхлаа төвөг станцид, нөгөө нь болохоор Тархнаас жоохон зайдуу байдаг Сод Монгол станцид туршилтаа хийсэн. Сод Монгол туршилт хийхэд зөвшөөрөл аваад хот хөрөмжөө төвөг станцаас жоохон хол байрлаж халаагаад ойртуулж 10 минут хэмжилтээ хийсэн. Хотыг дахиад өөр газар 5 минут байршуулж зай авч агаад Хартуун төвөг станцын байр дотор 13 минут хэмжилт хийсэн. Энэ хугацаанд нэг ч машин ирээгүй. Шунхлаа болохоор туршилт хийхэд зөвшөөрөл авчаад мөн хот хөрөмжөө дахиад зайдуу газар 30 минут халаагаад 10 минутын турш хэмжилтээ хийсэн ойр байлгаж агаад хотыг дахиад өөр зайдуу газар 5 минут байршуулад Хартуун төвөг станцын байр дотор 13 минут хэмжилт хийсэн. Энэ хугацаанд нийт 5 машин ирсэн. Одоо манай ангийн Батэрэл ирнэ үргэлжлүүлж. Үр дүн Шунхлаа шатхуун станцын хувьд хөнгөн ВОКС хамгийн ихтэй гадны орчинд 1 цаг 12 минутанд 27 ppm хүрсэн бол хамгийн бага нь дотор орчинд 9 ppm хэмжигдсэн байна. Сод Монгол шатхуун станц хувьд хөнгөн ВОКС хэмжигдээгүй. Энэ графикийг харуул гадна талд хөнгөн ВОКС хамгийн их хэмжигдсэн ба дотор талд арай бага хэмжигдсэн байна. Шунхлаа шатхуун станцын хувьд хүн дэгдэмтийн органик нэгдэл хамгийн ихтэй гадна хэмжлэгийн үеэр 65 ppm хүрсэн байна. Хэмжлэгийг өргөжлүүлэн дотор хийхэд мөн хэмжигдэж байсан бөгөөд ааш буусан Сод Монгол шатхуун станцын хувьд хэмжигдээгүй байна. Судалгааны үр дүнгээр ВОКС хэмжигдснээр бидний таамаглал батлагдсан. Шатхуун хөнгөн хоёр дэгдэмтийн органик нэгдэл хоёулаа ялгарх бөгөөд хүн дэгдэмтийн органик нэгдэл хөнгөнөөс илүү их ялгарна. Туршилтаас харахад хоёр шатхуун станц дээр бохирдуулагч бодисын хэмжээ маш их ялгаатай байна. Шунхлаа шатхуун станц дээр туршилтын явцад машин ирсэн бол Сод Монгол шатхуун станц дээр туршилтын явцад нэг ч машин ирээгүй холбоотой. Шатхуун төвөг станцад ажилладаг хүмүүс 24 цагаар ажилладаг. Тэдгээр хүмүүс бохирдолд хамгийн их өвчлж байгаа тул ээлжийг илүү богино болгох нь хэрэгтэй гэж бид зөвлөж байна. Бид фото газар байршуулсан бөгөөд дараагийн удаа амьсгалын түвшинд хэмжилтийг илүү бодиттой гарах болов. Хөтөлбөрийн нийт хамт олон энэхүү хөтөлбөрийн санхүүжуулагч Америк нэгдсэн улсын Монгол дахь элчин сайдын яамны анх эгч нартай мөн тус 2 шатхуун станцын ажлын анх эгчтэй баярлалаа.